За зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. За энэ хууль батлагдсанаар зээлэгч нарын зээлжих зэрэглэлийг тогтооно гэж ойлгож байгаа. За ингэж зээлжих зэрэглэлийг одоо тогтоосноор зээлийн хүртээмж бодитойгоор хэдэн хувь хэрхэн яаж яг нэмэгдэх вэ? За иргэдэд бол одоо банкны зээлийн хүртээмж муу шаардлага өндөртөөгөөс одоо шалтгаалan банк ус санхүүгийн байгууллага ломбарднуудаас өндөр үедээ зээл авч байгаа. Өрөөс өрний оронд за одоо орон байр, хашаа байшингаа ингээд алдах тохиолдлууд маш ихээр гарч байгаа. Тэгээ шүүх рүү явдаг. Энэ нөхцөл байдлыг одоо энэ нэгэнтэн зээлийн мэдээллийн тухай хууль дээр өөрчлөлт орж байгаа. Энэ банк ус санхүүгийн байгууллага энэ ломбардуудыг ямар зохицуулт хийх юм бэ? За дээр нь энэ өдрийн зээл гэдэг нэг айхтар ид байгаа. Зах худалдааны төв дээр мөнгө хүлэлт явагдаж байгаа. За энэ ам байдлаар тохиролцдог. За 7 хоног сарын хугацаатай ингээд зээл яваад за хүүн бол маш өндөр. Тэгэд энийг бол нөгөө зах худалдааны төв дээр байгаа худалдаа эрхлэгчид маань өөрсдөө авч хэрэглэж ингэж маш өндөр өвөг төлж байгаа. Энэ дээр ямар зохицуулт цаашдаа их юм бэ? Онцгойлон анхаарах юм бэ гэж. За цахим зээлийн асуудал бас давхар яригадаад байгаа. Цахим зээлийг одоо мөн одоо бас маш ихээр энэ материал бүрдүүлж энэ залуучууд өөрсдөө маш ихээр авч байгаа. Тэгэд ерөөсөө яг өрнөөс өрний хооронд банкугаас санхүүгийн байгууллагаас авсан өрөө тэр цахим зээлээр ингээл авч нөхсөн ийм хүнд байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яг бодит шийдвэрүүдийг бас энэ Монгол банкных яг ямар баримталж байгаа вэ? Айгуу тодорхой. Миний асууж байгаа асуулт бол энэ банкны санхүүгийн байгууллага за энэ ломбард байна. За мөн дээр нь энэ өдрийн зээл гэдэг нь ямар зохицуултгүй явж байгаа. Тулсан үед одоо яг л энийг л авч хэрглэж байгаа. Мөн одоо энэ ломбарданд өөрсдөө одоо энэ хашаа байшин он хунаа бүгдийг тавиад тавьчих. За энэ зээлүүл ерөнхийдөө тулгымцсан асуудлуудаа шийдэх, сургалтын төлбөр, эмчилгээний зардал гэдэг ийм дандаа одоо яг иргэдийн өдөр тутам хүн дээр тусгаж байгаа асуудлууд дээрээ л авч байгаа зээлүүд. Энэ дээр бодит бодлого хариулт авъя. За инквери Батчуур гişүү асуултанд хариулъя. За баярлалаа. Энэ кредит скорын болон зээлдэгчийн зээлжих зэрэгэл тогтоодог болсноор бол банк болон санхүүгийн байгууллагад хүртээмж нэмэгдэнэ. За судалгаа асуусандаа Латин Америкийн улс орнууд бол ийм системд шилжснээр зээлийн хүртээмж 16%-аар нэмэгдсэн. За бүр тодорхойлбол Колумбиа улс бол 31.7%-аар нэмэгдсэн байна. За энэтхэх улс ч гэсэн 2000 оны ихээр энэ онооны системд шилжснээр 119 сая иргэн шинээр одоо банк болон санхүүгийн байгууллагатай үүсэх харьцаагийн шинээр нээж өгсөн, үе хадгалан нээж өгсөн ийм судалгаа гарсан. Ялангуяа энэ бол одоо эмэгтэйчүүд байгаа юм. Мөн алслагдсан одоо дүүрэг орон нутаг газар нутагт дэвсгэрт амьдардаг хүмүүст бүр хүртээмж нь илүү нэмэгдсэн. Яг бол банк нь заавал одоо судалгаа хийгээд байх шаардлагагүй онооны системд нь тулгуурлаа зээлээ болон бус санхүүгийн үйлчлэгийг олох болцоотой болчихж байгаа. За үүнийгээ дагаад бас зээлийн хүүн өөрөө буух болцоотой болцсон. Яг л эрсдлийн тодорхойлж болно. Баш нэг чухал зүйл хэлмээр байна л да. Одоо болоод жишээлбэл том банкны харилцагч байна. Тэгвэл тэр банкны дотор нь тухайн харилцагч бүх мэдээлэл нь байгаад байгаа. Тэгэхээр тэр иргэн аж ахуйн нэгж өөр банк руу шилжээд очихоор нөө мэдээлэл нь бага юм чинь нөгөө бусад банкуд нь бас үйлчлэгээ өгдөггүй санхүүгээ. Тэгэхээр ямар нөхцөл байдал үүсэж байна гэвэл нөгөө сурсан гэдэг юм уу бид нэр ярьдгаар тэр том харилцагч банкныхаа л одоо нөхцлөөр зээл аваад байгаа. Тэгэхээр энэ онооны системлэр шилжснээр өөр шин тоглогч болно. Аль бол илүү өрсөлдөөний одоо чадвартай гэх юм уу илүү зөөл нөхцөлтөө банк санхүүгийн байгууллагад очоод тэгээд зээл авах болцоо нэгтсэж байгаа. Яг тэгвэл оноон тэр иргэний эзлэлийн тодорхойлчихно. Тэгвэл одоо жишээлбэл одоо хаан банк, төрийн банк, голомт банк эдгээр доторгоо мэдээлж бусад одоо банк салбарын санхүүгийн байгууллагатай хуваалцдаг. Тэгэхээр үүн дээр маш том одоо блок үсгээд идэх. Тэгэхээр шинэ тоглогч нарт орж ирэхийг одоо зах зээл нээж өгч байгаа. Хоор мөн өрсөлдөөн үүсгэж байгаа. Хүүний өрсөлдөөн үүсэх болцоо нэгдэж байгаамаа. За энэ юуны асуудал, аппликейшны зээлийн асуудал байгаад байна л да. Үүнийг зохицуулдаг үндсэн зүйл нь бол Монгол банкны талаас нь бол үр зээлийн харьцаа гэж байдаг. Одоо мөнгөний бодлогын зөвлөөс тодорхойлдог. Энэ бол 50-тай байгаад байгаа.
санхүүгийн зохицуулалтын хорооны тэр үзүүлэлт нь бол коэффициент нь бол 60-40 байгаа юм. Тэгэхээр бас тодорхой хэмжээний энэ хоёр ч гэснээс бодлогоо нэгдэх ёстой бол би бол хувьдаа боддгийн. Тэгжээж одоо энэ өдрөөс өдөрт зээлээс зээл гэж авах тийм нөхцөл байдал нь арилна. Өдрийн зээл ломбардыг бол илүү санхүүгийн зохицуулахаараа тайлбарлаж бодож байна. За. Саяны Бачуугар гишүүний өр зээлийн харьцаатай холбоотой асуудал яг арилжааны банкуудын хувьд бол 50-50 байсан. Санхүүгийн зохицуулахаараа 60-70-30 байсан тийм ээ. Одоо өөрчлөгдөөд адилхан 50-50 болсон. Тийм үү? 60-40 болсон уу? 60-40 болж байгаа. Тэгэхээр энэ Алтан шагаа гишүүний хөндөж байгаа асуудал одоо ер нь бол яг иргэдэд ирж байгаа хамгийн том зээлийн дарамт, хүүгийн дарамт гэж зүйл хөндөгдөж яригдж байгаа. Иргэд хэрэгцээ гарангууд хүү хамаагүй богино хугацаатай мөнгө зээлдэг тийм ээ. Одоо нэг сая төгрөг зээлээд авчдаг. Сарын хугацаатай юм 2 сарын хугацаатай зээлээ эргээд төлчихөж байгаа. Тэр сард төлж байгаа хүү нь магадгүй 3%-тай 4%-тай шахуу болоод ирэхээр хүү нөгөө 1 сарын хугацаанд их мэдрэгддэггүй. Гэхдээ банкус санхүүгийн байгууллагууд, ломбардууд энийг богино эргэлттэй өндөр хүүтэй ингээд мөнгө одоо хүүлэх тийм байдал бол газар авцсан байна гэдэг зүйл ажиглагдсан. Одоо эх 7 хоногт Монгол банкны удирдлагуудтай хамт арилжааны банкуудтай уулзалтыг хийж эхлэх гэж байна. Их хурлын зүгээс одоо энэ зээлийн хүү буурахтай холбоотой, зээлийн хүүгийн бүтцтэй холбоотой асуудлаар бол банкуудтай нээлттэй ярилцахын ажлыг зохион байгуулна. Ахаад банкуд иргэдээ банкус санхүүгийн байгууллага байгуулсан. Банкнаас арилжааны зорилттой зээл аваад тэрийг банкус санхүүгийн байгууллагаар цаашаа иргэдэд хэрэглээний зээл болгож өгж байгаа байдал бол бас их анхаарал татж байгаа асуудал болсон. Зөвхөн 2024 оны байдлаар гэхэд банкудаас зээл авсан банкус санхүүгийн байгууллагуудын зээлийн дүн нь 700 тэрбум төгрөг болсон байж байгаа. Тэгээ тэрийг одоо жилийн хүүн магадгүй банкн дээрээс олгож байгаа нэг 20-24% хүүтэй байсан бол банкус санхүүгийн байгууллагад авчиад 36-аас 50% хүүтэй зээл болгож хувирсан тохиолдол бас байна. Ахаад банкус санхүүгийн байгууллагаас цаашаага ломбардуудад их усүрийг нь бий болгож өгөх замаар өшөө өндөр хүүтэйгээр богино хугацаатай иргэдэд зээл олгож байгаа байдал байна. Тэгээ энийг л одоо бид ерөөсөө улсын хурлын түвшинд цэгцэлж өгөх ажил бол их чухал юм байна гэж ингэж үзэж байгаа. Магадгүй улсын хурлаас иймэрхүү ажил арга хэмжээ яриад унахаар яг иргэдэд олгодог хэрэглээний зээлүүдийг зориудаар багасгах ажил хүртэл энэ зохион байгуулалттай хийгдэж иргэдийг бухимдуулах ажил бас давхар явагддаг юм байл. Тэр энэ асуудлыг ерөөсөө л одоо Монгол банк санхүүгийн зохицуулах хороо, энэ Монгол банкны хяналтын зөвлөл, санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөл, хяналтын хороо зэрэг байгууллагууд бол бас анхааралтай авч ажиллах юм шаардлагатай гэж үзэж байгаа. За санхүүгийн зохицуулах хорооноос энэ дээр тэр ихтгэл сүрэн дарга наривчсан мэдээлэл өгөх. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За банкус санхүүгийн байгууллагууд бол зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээлэлээ нийлүүлэх үүрэгтэй этгээд гэж явдаг. Тэгэхээр яг адилхан арилжааны банкудтай адил одоо Монгол банкнаас зээлийн үйлчлэгээ үзүүлэх 2 тусгай зөвшөөрөл авсан 2 компаниас мэдээлэл аваад үйлчлэгийг аваад явж байгаа. За энэ онооны схем орж ирснээр банкус санхүүгийн байгууллагууд онооны схемийн дагуу шууд зээл өгөх боломжтой. Ингэснээр үйл ажиллагааны зардал дээр нь хүртэл тодорхой буурах ийм ач холбогдол үүснэ гэж бодож байгаа. За ингэснээр бол мэдээж хамгийн гол нөлөөлөл нь бол зээлийн хүү буурах ийм боломж бүрднэ гэж ойлгож байгаа. За Алтан шагаа гишүүний тодруулсан дээр нэмж хэлэхэд 2022 онд улсын хурлаас мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гэж батлагдсан. За одоо энэ дээр хэдүүлэх тодорхой ажил шүү. Одоо ингээл зээлийн мэдээллийн сангийн талаар одоо компаниуд мэдээлэл гаргаж өгдөг болсон ингээл ахаал иргэдээс авдаг мөнгө төлбөр хураамж бас нэгээр нэмэгдээл явчихж байгаа юм тийм ээ. Одоо энэ арилжааны банкуудын мөнгөн шилжүүлэхтэй холбоотой төлбөр гэдэл бас ахаал олон төрлийн асуудал үүсчлээдэг. Тэгээд иргэд аж ахуйн нэгжийн төлдөг төлбөрийн тоол нэмэгдээд байдаг, дүн нэмэгдээд байдаг. Иргэд үзүүлж байгаа хөнгөлөлт гэдэг зүйл нь одоо их сул байгаад байгаа учраас энэ дээр хэдүүлээ яг тийм иргэдийнхээ эрхийг хамгаалах хангах чиглэлээс бол бодож ажиллах шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хороо энэ дээрээ бас тодорхой бодлогоо хэрэгжүүлээд ажиллаж байгаа юм л дээ. Эх 7 хоногоос бас энэ уулзалтуудаар гишүүдэд бас мэдээлэлүүд өгөгдөд явна гэж ингэж бодож байна. За Батим. За Наран цэцгийн Алтан шагаа гишүүн тодруулж ирсэн.
Энэ ламбартай холбоотой бол энэ өдрийн зээлийн талаар мэдээлэл өгсөнгөө. Би энэ зах худалдааны төв дээр өнгөрсөн 7 хоногт орж үзсэн, худалдаа эрхлэгчтэй уулзсан. Сарын 10%-т жилийн одоо 120% хүү юм уу та. Энд ч айгүй яг даалт хэлбэрт байгаад байгаа шүү дээ. Энэ дээр яг ямар арга хэмжээ авч энэ худалдаа эрхлэгчтэй ямар боломжийг олох юм бэ? Энд бол худалдаа эрхлээд байгаа нөхдүүд маань дандаа л гэр хорооллын чиглэлийн одоо яг бор зүрхээр өөрсдөө авч явж байгаа иргэд байгаа байхгүй юу? Гэтэл өдрийн болон 7 хоног тэгээд 20 хоногор хүүгээ тооцож өгдөг. Тэгээд сарын 10%, жилийн одоо 100-120% хүүтэй яг ийм зээлийг бодитоор авч хэрглэж байгаа шин. Энэ тэгээд бүр далд хэлбэрч шилжчихсэн. Мөнгө хүлэгч нэргээд тэрдээ бүгд тодорхой байж идэг. Өдөр болгоо очиод 500 мянган төгрөг аваад оройн эргэлдүүлээд өгдөг. 40-50 мянган төгрөг хүнд нөгдөг. Яг л ийм бодит нөхцөл байдал байгаа шүү дээ. Энэ дээр нэг бодлого гаргад дөрвтойгон шийдвэр гаргахгүй бол За Монгол өнгөний дэд ерөнхийлөгч инхтэй хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. Алтан шаа гишүүн энэ нэг өдрийн зээлтэй холбоотой асуудал ирж байна. Яг энэ дээр бол мэдээж бид хүн өнгөрсөн жил бол хэд хэдэн судалгаа хийгээ явсан. Яг энэ дээр өдрийн зээлтэй холбоотойгоор иргэд бол хэд өндөр хүүтэй зээлийг бусдаас ингээд богино хугацаатай аваад тэрүүгээр санхүүгийн дарамтад ороод байгаа тухайн асуудал бол маш олон жил яригдчихэж байгаа. Тэгээ энэ дээр бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль гэдгийг бол Төв банкнаас ажлын хэсэгт нь ороод ажиллаад явж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дээр бол ажиллаад өргөн байхаар бол явж байгаа. Тэгээд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигын тухай хуулийн дээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалсан тийм бүлэг зохицуулт бол орж ирнэ. Яг энэ дээр бол энэ өдрийн зээлтэй холбоотойгоор зээлийн одоо хүүний дээд хязгаарыг тогтоосон тийм зохицуултыг бол хийж өгөхөр бол ажиллаж байгаа. Тэр ламбардтай холбоотой дээр бол ламбард гэдэг маань өөрөө тусгай зөвшөөрлөлтөө хуулийн этгээд санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөө авчиг. Энэ дээр бол санхүүгийн зохицуулах орны төр зөвлөлөөс хүүгийн дээд хязгаарыг бол тогтоогоод явдаг. 4.1. За Батын Батбаатар гишүүн асуулт асууя. За зээлийн мэдээллийн тухай хуулинд өөрчлөлт орсноор